Сайн байцгаана сонсогчдоо кино шиг амьдрал подкастын дараагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдөр зөвхөн сонсогчдоос ирсэн захидлууд уншигдах болно. Дээрээс нь манай подкастад жижигхэн өөрчлөлт орж байгаа. Та бүхэн минь дугаарынхаа явцад сонсох хахаа ингээд эхний захидлыг эхлүүлцгээе. Сайн байцгаана уу? Бусдын лайдлаар өөрийн түүхээ эхнээс нь бичье. Би хайрт эхнэртэйгээ 10 жилдээ нэг сургуульд байсан. Тэр маань манай доод анги намайг сакс тоглог болохоор октоудаг шохорхдаг байсан байх. Гэхдээ би бол нэг жоохон хардаггүй, ийг л дараахан хүү байлаа. Нэг саксны тэмцээний дараа ам цангаад хөлөрцөн, хувцас салаад сууж байхад нэг жижигхэн цагаан охин ундаа авчирч өгснөөр би данх тайлцж байлаа. Эхнэр маань нүдэнд тусгааргүй ийг л жирийн эмэгтэйч, надтай бол эрдний шигтгэл гэсэн үг. Би төрүүлж оюутан болоод их сургуульд орлоо. Тэр үед яагаад ч бидний харилцаа жоохон хөндөрөөд уулзах нь ховор болсон байсан ч үргэлж сэтгэлдээ бодоод л явдаг байлаа. Намайг 2 дугаар курст ордог намар сургуулийн заалтанд түүнтэйгээ санаандгүй таарч тэр минь чи нэмсэглээд ингээд өдөр бүр хамт гэж хэлсэн юм. Нэрэл өдөр бүр хамт болсон доо. Хамт байр түрээсэлж хоёулаа хичээлдээ явж цагийн ажил хийж завгүй байдаг байлаа. Намайг төгсөх жил тэр минь 3 дугаар курст байхдаа жирэмсэн болоод бид хоёр хөөрхөн охинтой болсон. Ингээд ихнэр маань ч сургуулаа хайсан. Тэрнээс нь болж бид их маргалтнаа. Одоо эргээд бодоход би өөрийн хүсэл сонирхлоо нэгт тавиад түүнийгээ зөвхөн хүүхэд харж гэртээ суух ёстой гэж залуу тарихаар бодсны гай. Төгсөөд би ажилд орж ажиллаж гэжтэй. Туршлагагүй ажилтан би даалдны хийж нэг хүнийг яста нохоо шиг л дагна. Тэр хүн хідэн цагт харна, тэр үед л харж, хідэн цагт ажил эхэлнэ, тэр цагт эхэлнэ. Өөрийн 5-6 цагт гэрийнх нь гадаа хүлээж аваад, шөнийн 11-12 цагт тараад л гэртээ харна. Эхнэр маань ялах биетэй хүүхдээ ганцаараа өсгөнө. Хадмууд маань нилээн яхар хатан хүмүүс. Өөрснөө сонгосон амьдралдаа хариуцлагатай байж, өөрснөө амьдралдаа эзэн бол гэж зэмлэнэ. Эхнэрт маань тусалж хүүхдийг маань харна гэж юр байхгүй. Өөрсдөө их боловсралтай ажил ихтэй хүмүүс л дээ. Нэг удаа хадам ээж аав ирээд ярилцаж суу. Хадам ээж хүүхдээ асрагч аав ээж хоёрын төлбөрийг нь үгүй гэтэл хадам аав ихэд орлож та нар энэ сонголт яах гэж эрт хүүхдтэй болсон сургуулаач төгсөж чадаагүй. Би та хоёрыг нийлүүлчихье юу? Та нарт нэг ч төгрөг өгөхгүй өөрснөө зохицуул гэж хэлээд гарсан. Эхнэр маань уйлаад л намайг буруутгаад л одоо бодоход төрсний дараах сэтгэл готролд орсон байсан байх гэж боддог юм. Охин маань хоёроо хүрлээ. Нэг орой ажиллаад хараад эрт гэртээ иртэл тэр минь уйлаад сууж байна. Нэрэ манай эхнэр гэрийн ажилдаа их сайн бас ямар хамттай хоол хийдэг гэж. Яагаад болж байгааг нь асуухын завдалгүй юм авчидэд би бусдаас хоцроод байна. Би зүгээр л нэг гэрийн мухар сагсан хүн боллоо. Одоо хангалттай би сурмаар байна гэлээ. Би ч тайвшруулж тэглгүй яхав те хайрт минь одоо хоёлаа охиноо цэцэрлэгт өгөөд чи минь сор өөрийгөө хөгжүүл гэлээ. Удаагүй хэдхэн хоноод эхнэр бөөн баяр нэг орой хизээ ирэх үгээд л байн залгаад би ч дагалдангаа болоод арай эрт тардаг болсон байсан болохоор шууд гэртээ харлаа. Түүний минут яг л 10 жилдээ байсан шигэ гэрэл цацруулж байсан. Хадам аав ээж хоёр гадагшаа явж сур бүх төлбөрийг нь төлье гэсэн гин. Би ч тэгээ тэгэл гэлээ. Үнэндээ тэгж хурдан юм бүтээд явчихын чинээ санаагүй л дээ. Хадам ах маань Америкт олон жил болсон хүн байдаг. Эхнэрийн сургуулийн урилга бичиг баримтыг нь гэрлийн хурдаар хийж эхнэрч визэнд ороод ердөө 2 сарын дараа явах болчихсон байлаа. Яг тэр үед л би ухаан орж юу вүлээ, яах вүлээ гэж бодсон. Эхнэрээ нэстэг өглөө миний зүрх хоосорч үлдсэн. Нэг юм аваад явчих шиг л болсон. Охиноо цэцэрлэгт өгч манай дүү авалцаад болгоод л байлаа. Нэг л мэдхэд 1 жил өнгөрч эхнэр охиноо охилж аваад дараа нь чамайг авъя гэв. Би ч зөвшөөрлөө. Гэхдээ охины нэрийг хадам ахын нэр дээр болгоод өргөж авч байгаа нэрээр бичиг баримттай болгоод авна гэв. Надад эвгүй санагдаж байсан ч утасны цанаас хадам ах охины хоёрыг бод энд байнгын оршин суух хэрэгтэй болно. Үнгөө сурна гэхээр нь би хүссэн бүхнийг нь хийж өгсөн. Надаараа оглохоо болж хадам ахын нэр дээр авахтай гадаад паспортыг харах тоолонд сэтгэл өвдөнө. Ингээд охин минь аавдаа усүүлээд алс хол орныг зорсон. Тэр цагаас хойш өдөр хоног өнгөрөхөө байж охин эхнэртэй ярна. Гэвч намайг авна гэсэн эхнэр тагчиг. Уцаар ярьдагч охинтой яриулаад л орхичихно. Өөрөө ярихаасаа илүү хальт дэлгэцэнд харагдаад л ажил сургууль гээд надад олдохооч байлсан.
Ихнэргүй хүүхдгүй мэт ойрхоосон мэдрэмж. Ядаж байхад бид гэрлэлтэйж батлуулаагүй байсан. Охин миний нэр дээр байхаа болсон. Нэг утгаараа би сэвийн сэнгэл амтан. Цаг хугацаа өнгөрөх тусам тэд минь холбогдохоо болж нэг л өдөр ихнэр маань намайг амьдралаа бод гэсэн юм. Ингээд жинхэнэ ясаараа сэнгэл болсон доо. За одоо яг загтал бичиг болсон жинхэнэ шалтгаан маань эхэлж байна шүү. Түрүү жилийн хавар танилцах группэд орж, уйтайгаа гаргаж, үеийн нөхдүүдтэй их мазардаг байлаа. Дандаа сэнгэл хүмүүс байдаг болохоор бас гайгүй бүсгүй таарчих юм болов гэх гордлоготой. Группийн идэвхтэй хэд нийлээд уулзалт зохион байгуулж би ч очлоо. 20 гаруй хүн ирснээс нэлээд биерхүү эмэгтэй надад таалагдаад байлаа. Тэр огт арих уухгүй, тамхич татахгүй, хүмүүсийн яриаг сонсоод чимээгүй нэмсгэлээд л суугаад байлаа. Ялангуяа намайг ярихаар их хинэнэ. Тэр нь надад тааламжтай санагдаад байв. Тэр орой би гэрт нь хүргэж өгөөд үүр цайталж чадалсан. Ингээд бид дотносов. Тэр үеэр миний зээл бүтэж шинэ байранд нөөхт өгөхөд түрээсийн байрандаа нилээн ундуй сундуй амьдарч байлаа. Шинэ байранд орохоосоо өмнө нөгөө эмэгтэйгээ гэртээ оруулж хамт амьдарч эхлэв. Орж ирэнгүүтээ л гэр орон жорлон баан цэвэрлээд миний хувцснуудыг ихвээд надаар хогч хавиулахгүй их л таалагдлаа. Маргааш нь миний охины төрсөн өдөр байсан. Би охинтойгоо ярьж дууссаны дараа охины минь хөөрхнийг ярьж би бас охинтой гэв. Бас манай охинтой чацуу гэв. Би ч нууцхан илгээ твтэйхэндээ гэж баярлаж байлаа. Хэд хоноод шинэ байрандаа орлоо. Хамтдаа тавилга сонгож хөшиг ханны өнгөгээд бид хоёрын санал яг таарч байв. Би ч баярлаж ингээд л их нэртэй болдгийм байжээ. Шинэ байр, шинэ хүнтэйгээ ирлээдээ гэд үнэхээр бэлгшээж байлаа. Байранд ороод сар болоочгүй нөгөөх маань ажлаас ирэхэд л ууцсан байдаг болов. Юу нөгөө хоол унд хийх, гэр оронч цэвэрлээгүй, унтчил байдаг байв. Би ч ихэндээ нэх юм бодолгүй гэрийн доод талын хоолны газраас хоол захиалаад идчихнэ. За тэгээд нөгөө хувцас эвхэд байдаг хүн байхгүй. Бааны өрөөнд үсний сэвэн бөглөрөөд хаасаагүй өрөөсөн амьс өөрийн гэсэн алчиургүй минийхийг гэрлээд нойтноор нь бөгнүүлээд хайчихна. Энэ юу ч бишээ. Энэ тэндээс оронд ороос гуцсан дороос угаахаагүй бандажнууд гарч ирнэ. За тэр бүхэн нь яах вэ гэхэд надтай үргэлж өгсөрч маргалдана. Нөгөө нэг анх инээгээд чимээгүй даруухан байсан хүн хайчсан бөөмэд. Хаяа ажлаас ирэхэд хизээч гаргаж тавьсан бөөмэд муутсан өмхирсэн мах гэрээр дүүрэн ялаа. Өөрөө байхгүй. Шөндөө согтуу ирнэ. Муулсан дуушлаараа эмэгтэй хүн чинь өөртөө анхаарад жингээ барьдаг да. Бүр санаа зовж байгаа юм алга. Идэнэ гэж найгүй маш их тархалсан. Уусныхаа маргааш хөргөгчөнд байгаа бүх юмыг идчихнэ. Ууг нь би оройдоо хөргөчөд үргэдэг юм. Хэд хоног дараалан хоосроод байхаар эвтэйхэн асуудал ээж охин хоёрдоо идэх юм авчиж өгсөн гин. Тэгэхэр нь өрөвдөөд хэдэн төгрөг өгөөд хүн саваачаад өг гэтэл оройн шоудаад алга болсон. За тэгээд миний эцсийн хязгаар дуусах тэр шөнө өнөөгч нь согтуу ирээд даамсгаа галт хооны шалан дээр дэлгээтэй тавьсан байлаа. Тэрийг нь хараад очиж сэрээгээд уралтал өнөөгч нь миний эхнэр охин хоёрыг доромжилж 9 шидээр нь хилээд өлгөөт охины минь зургийг газар саваад хаагалчив. Би ч гэрээсээ хөөлөө. Тэр өдөр амралтын өдөр байсан. Би ээжиндээ очиод өдөржин байж байгаад найзуудтайгаа орой уулзаад шөндөө гэртээ иртэл шаал согтуу манай хаалган дээр унтаж байв. Сэрээгээд хаалганаас олдуулах гэтэл зуураад тайвахгүй. Тэгээд ч согтуу эмэгтэй хүнийг харахгүй шөнхөө өөд явуултаа биш. Аргагүй ирэхэд гэртээ орууллаа. Гэтэл тэр жирэмсэн гэв. Тэрийг сонсоод болсон бүгдийг уучлаад анхаарал тавьж эхлэв. Нөгөөх маань гарч шоудаж ууж итгэж болов. Орой ирэхэд амттай биш ч гэсэн идэж болохоор хоол хийгээд хүлээж байна. Би орой болгон хөлийг нь барьж гидсэнд нь тос түрхээд илж өгнө. За тэгээд ээж охин хоёртой нуулзъя, танилцъя гэхээр хөдөө явсан. Эсвэл манад хамаатнууд ирсэн гэд аргалаад яваад байлаа. Хүүхдтэй хадгаламж нээсэн гэд сар бүр надаас мөнгө авч хүүхдэд хэрэгтэй зүйлсэд зарцуулна гэв. Би ч зөвшөөрсөн. Сүүлдээ намайг гэрэлтэй батлуулъя гэж ятгав. Нэлээд бодсны эцэст бид батлууллаа. Тал талаасаа нэг гэрч авчир гэхээр нь би ээжигээ тэр найзгаа авч ирэв. Би уг нь ээж охин хоёрыг нэрнгээд өөрийгөө бэлдээд очтол ээж нь ирэх гэж байгаад цус харваад имлэг твцэн гэв. Би гайхчил байлаа. Тэр хооронд нөгөөх маань жирэмсэн байж 2-3 удаа найзуудтайгаа уулзсан гэд ууж ирэв. Бас болоогүй намайг сард нэг удаа хуучин ихнэр охин лугаа залгахад уурлаж хараагаад хардаад утас хүртэл ивдсэн. Би ч твчээд амаа хамхиад л өнгөрсөн.
За тэгээд 6 сар болоогүй зулвсан гэв. Би ч за яах вэ? Дахиад жирэмсэн болно доо гэж байтал үеэл эмэгтэйгээд нэг бүсгүй над руу залгаж мөнгө нэхлээ. Гайхаад асуудал хэдэн сарын өмнө 6 сая төгрөг зээлээд 7 хоноод өгнө гэд одоо болтол өгөөгүй. Одоохоо өгнө гэд 5-6 сар болж байна гэв. Би ч гайхаад үеэлгэх эмэгтэйг амын дагуулад л яруулад байтал анхны хүүхдээ ахуулаад жирэмсэн болдоггүй. Мямны хаалханд ороод дахиад жирэмслэх боломжгүй болсон гин. Тэгээд бүр надад яриад байсан охин нь хизээш байгаагүй. Ээж нь нэмлэг твцсэн гэж худлаа. Ер нь бүх зүйл нь худлаа болж таарсан. Тэр бүгдийг сонссны дараа нуруугаар хүйт даагаад нөгөөхтөө бүх үннийг нь хэлээд явуулсан. Гэвч өглөө оройд манай байрны гадаа сууж, машин дээр минь сараач нь дугуй хаглан хаалган дээр шүршдэг будгаар бичнэ. Нэг тийм сэтгцэн өөрчлөлттэй эмэгтэй байсан юм билээ. Би одоо ч айдастай л амьдарч байна. Гэртээ очиагүй хэд хонож байна. Одоо яахаа мэдтгүй. Хаяа хар дараад энэ эмэгтэй далуулж байна гэж зүтлэх боллоо. Анхны хан шиг амар амгалан байдаггүй байна гэж бодох болоод эхнэр охин хоёр дээр очиж энэ заваа хүүхнээс салах байх. Визэн дарахад хүлээгдэх хугацаа их юм аа. Би яах вэ? Гэсэн цаглыг нэгэн сасгч маань илгээжээ. Сайн бацаано та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За энэ хүү зөвлөг уншаад надад төрсэн сэтгэл бол энэ залуу хамгийн ихээр өөртөө сэтгэл төрж байна. За тэгээд нэгийг нөгөөгөр орлуулж өөрийгөө хуурч байна гэж бодлоо. Энэ гэхдээ бол санаатаагаар төлөвлөж юм үйлс гаргасан болоо та хардлага надад төрж байна. Тиймээс ч ундрын би хүртэл өөрийн ирэхгүй. Тэр юм гэдэг үзий ядах гомдох сэтгэл төрж байна. Ер нь хүн амьдралдаа өндрөнгийн хүн оролцуулаад их хэрэлтээр амьдрал болдог юм шиг надад санагддаг. Ээж аавах их чамаатан садан найз нөхөд хэмч бай амьдралдаа бууралцвал таны амьдрал учраас та зөвхөн өөртөө л шийдвэр гаргацгаа ярилцаж шийдвэрээ гаргах тоос авч тоондоо гэдэг үг байдаг шүү дээ. Гэр бүл өргөхд хайртай хүмүүсээс холбох нэг тийм хүсэтүүлээд байх. Тэгвэл биш л дээ. Мэдээж хайртай татвар хүмүүсээс гэр бүлээсээ холбох нь хүсэж хүлээгээд ирэхгүй яваад очиж чадахгүй энэ бол үнээр хэцүү зүйл. Нэгэн цаг тайлж дурлаж явсан нэг яагаад бид нар юу ч болоогүй юм шиг хаах нөхрүүд үлдэх юм дээ гэж бодол төрсөн да. Энэ залуу танд ч хэлэхэд одоо бол таны зөв. Та зүгээр л нэг хаалга хаасанд бол одоо зүгээр шинэ хаалга нэ. Амьдрал бол тэр чигтээ сонголт гэж би хувьдаа боддог. Та ямар сонголт иймэр байна? Тэр сонголтоор алдвал алдны залдаанаас яах хэрэггүй. Онол харин таны аз таарч хангатгаад танд сайн гайны чөлөөрөө хөт гэрүүл заяа болтугай. Эрүүл мэндийн сайхан хүсье та. За сэтгэлээ хэлсэн сонсогчдоо маш их баярлалаа. Манай подкаст урдан цагтал бичижсэн болон үргэлж намайг манай подкастыг сонсдог үнэн ч сонсогчдоосоо төрүүлж одоо дараагийн дугаарт уншигдах цагтлуудаа илгээгээд тэгээ сэтгэлийг нь 1 минутанд багтаагаад аваад тэгээд цагтлынхаа араас оролдог болж байгаа шүү. Зөвхөн би өөрөө сэтгэлээ хэлээд байхаар бас нэг тийм учир дутагдaltaй болов уу гэж бодсон. Ингээд дараагийн цагтлыг эхлүүлцгээе. Би танай подкастын шинэ сонсогч бараг бүх дугаарыг сонсоод дуусгачихсан. Бусдын адил өөрийгөө ингэж бичиж байна гэж төсөөлсөнчгүй явлаа. Би тийм хэцүү амьдралаар амьдраагүй ч бас тийм жаргалтай амьдралаар амьдраагүй. Одоо хүртэл өөрийнхөө сэтгэл зүйтэй ажилласаар л яваа хүн. Бүр ихнээс нь яриа л да. Тэр бүх зүйл намайг 4 настай байхаас л эхэлсэн. 4 настай ч гэжтэй яг үүндээ ах юм дөнгөж төрснөөс хойш л доо. Аав ээжийг минь байнга цоддог байсан. Зүгээр л миний санаж байгаагаар 4 наснаас хойшхол юм уу да. Эрүүл байж л ямар ч хамаагүй шалтгаан гаргаад л зоддог. Цус нүчтэй нь холно, маргааш нь мөн л бусдын адилаар уушлалгүй. Эхэнтэй аава болол доо гэхэд арай тавширдаг байсан бол сүулдэ тэгхээж байлсан. Энэ бүгдээс нь залхаад аавын буюу өвөөгийн очдөг байлаа. Өвөөгийнх маань хөдөө байдаг байсан юм л да. Гэхдээ л би тэр хүчрхийлээс холдож чадаагүй. Тэр амир хашгиран цас нүчнөөс жилөө далд хүчрхийллүү шилжсэн. Аавын ихчийнх нь хүүхд намайг байнга оролдож бидний зүй бусаар их хүрдэг байсан. 4 настай хүүхдийг шүү дээ. Гэхдээ энэ нь нэх удаан үргэлжлээгүй л дээ. Учир нь би дахиж ганцаараа тийш очихоо болсон. Очвол заавал аав ээжтэй л очино. Тэгээд л энээс нь дахиад зүгтааж гэртээ очино. Нөгөө л хэрүүл зодон. Гэхдээ өдөр болгон тийм байгаагүй л дээ. Гэсэн ч хизээ дахиад зодон болох бол хизээ хэрэлдэх бол гэд байнга. Ингэж явсаар би 6-наас хүрсэн. Гэсэн ч энэ бүхэн дуусаагүй. Аа маань юу ч мэдэхгүй 6 настай хүүхдийг хэлсэн тэнэг үгнээс болж намайг үүсэн яддаг болсон. Тэр өвгөн
Би аавшиг хүнтэй суухгүй яг энэ Солонгос кинон дээр гардаг шиг ихнэрээ хайрладаг хүнтэй суuna гэсэн үг. Хэдийн аав минь намайг зодож цохиж байгаагүй ч сэтгэл зүйн минь үнэхээр дэвсэлдэг байсан. Дүүх маань л миний охин гэд эрхлүүлж амттан өгч хайрлаж ихрэлдэг байлаа. Би бол аавын хувьд зүгээр л нүдэнд нь өгчихгүйхэн шиг амьд явж харагдчихл байвал болоо гэсэн хандлагатай. Энэ үеэс л би амиа орлно гэсэн бодолтой болсон юм. 6 настай хүүхэд мэдээ үзэж хүмүүс ингэж нас барсан байна, тийм шингэ ууж өгсөн байна гэдгийг нь сонсоод тэр бүх зүйлийг нь туршиж үздэг байлаа. Тэгээд ч дуусаагүй. Намайг хүчрхийлдэг нь ганц аавын эгчийн хүүхэд байгаагүй. Ээжийн минь 2 дүүгийнх нь хүүхдүүд, 4 эрэгтэй хүүхэд бас л бие махбодыг хүчрхийлүүлдэг байсан. Уул нь надаас 1-ээр 2-оор 5-аар 8-аар ах хүүхдүүд байдаг байсан юм. Тэднийг насны дараалалаар нь А, Б, В, Г гэд нэрлэлцгээе. Аав ээж хоёр маань гэрт байхгүй үедээ намайг өвөө эмээ дээр аваачид өгдөг байлаа. Өвөө минь амьд байхдаа арайч дэрэгдэн янз бүр болдоггүй байсан. Учир нь ганц хайртай зээ охин нь би байсан юм. Гэхдээ удаагүй өвөө бурхан болж жинхэнэ хар дарсан зүуд эхэлсэн. Аав ээж хоёр өчнөө салж нийлнэ. Тэр болгонд нь би эмээгэнд нөгөө 4 ахтай цуг. Тийшээ очин гэхээс л яаж тамлуулах болдоо гэж боддог байлаа. Эхэндээ надад А болон Г хоёр бэлгийн хүчрхийлүүлдэг байсан. Үнс нь илнэ. Нөгөөдхийг минь хэлээрээ оролдож гараараа элэх зэрэг үйлдэл хийдэг. Аав ээж хоёр нийлсэн ч салсан ч энэ бүх сэтгэл зүйн болон бие махбодын бэлгийн хүчрхийлэл хизээч зогсоогүй. Би хинт ч хэлээгүй. Жилийн дараагаас В ах намайг хүчрхийлж эхэлсэн. Тэрний хүчрхийл бусдаас илүү хэрцгий. Нөгөөх рүү минь өөрөө эрэхтнээ хийн, өвдөд байна гэхээр зүгээр одоо өвдөхгүй гэдэл. Яагаад орилж хашгираагүй гэхээр ам дараад дуугуурал алчхан шүү гэж айлгана. Аав ах ээж идэртэй хэлвэл чийл буруутан болно. Энэ бүгдийг чамайг надад зааж өгсөн гэж хэлнэ гэж сүрдүүлнэ. Дээрээс нь байнга зодно. Халуун таваны залгуураар ховцны үлгүүрээр гараараа гэдэл зүг зүгээр байхтал зодно. 0 орчоод ирэх гэхэд 1 минутын дотор ирэхгүй бол халаа шүү гин. 0 руу гүйж байхад араас үсэж унагаана. Тийм байхад яаж амжих вэ? Байрны айл биш гэр хорооллын модон жорлоо орно шүү дээ. Тэгээд 1 минут хэтэрсэн гээл үстэж аваад чирнэ. Тэсэлгүй ахтаа хэлсэн. Гэхдээ би бэлгийн хүчрхийлийг юм биш. Задуурын энэ л хэлсэн. Уул нь би чинь төрсэн ахтаа хүн шүү дээ. Гисэн ч ах маань итгээгүй. Оронд нь намайг худлаа ярьлаа гэж загалсан. Ахыг явсны дараа ахтаа хэллээ гэж намайг зодно. Тэгээд тэр тамлал эхэлнэ. Зүгээр л хөхмээр санагддаг байлаа. Ээжтэй хэлж үзсэн. Гэхдээ яг ингэж байна гэж биш. Намайг дээрлэхэд байна. Байнга заддаг гэж хэлж байсан. Гисэн ч ээж бас л итгээгүй. Игч дүү нарын хооронд яс хайлаа аавшигээ худалж гээд задсан. Чи өхөөд өгөөч, зайлаад өгөөч. Чи байхгүйсэн бол би жаргах байлаа гэж уурлаж загнасан. Тэрнээс хойш л би угаасаа хинч надад итгэхгүй юм байна гэсэн бодолтой болсон. Та бүхэн анзаарсан бол нэг хүнийг нь би дуртаагүй. Тэр бол хамгийн хөгийн нь. Тэр надад хүрдэггүй байсан. Харин энэ бүгдийг хажуугаас нь хараад бичлэг хийгээд энийгээд үүдэнд хүн хараад сууж байдаг байсан. Тийм л навшин. Энэ бүх яргалал намайг 4-р ангид ороход дуусгаар болсон. Яргалан дуусах болсон шалтгаан нь аав ээж дүү бид дөрөв нүүж ахиж тэнд очих шаардлагагүй болсон. Гэхдээ тэд нараас салсан ч аавын дарамтаас салаагүй. Хэдий би аавдаа зодуулж өсөөгүй ч ялгуурлан гадуурхалтад өссөн. Манай бэрэгч хүртэл намайг ээжийн давхар охих юм уу гэж асууж байсан гэсэн. Тэр ярахчингуудтай хамт байхдаа тийм жаахан байхдаа шүү. Би маш олон удаа амиа орлого хийж байсан. Фэрэтэй ус фэрэгийн дангаар нь шил арчигч эмээгийн даралтны эм зүрхний эмнээс нь нойрны эмнээс нь хүртлийн хэмжээгээр ууж байсан. Бүр хулганы хорч идэж үдсэн. Даанч үхээгүй. Өөхөх цаг нь болоогүй бол өгдөггүй юм байлаа. Энэ бүхний эцэс сэтгэл готрлын хамгийн доод шатанд нь хавдраар ярил эцсийн шатанд орсон. Энэ бүх үйл явдлыг саяхны хүртэл ээж минь мдээгүй явсаар саяхан мэдсэн. Ээжийн дүүж бас мэдсэн. Хэсэг л анхаарал халамж үзүүлж их байлсан. Тэд нартай тооцоо бодно ч гэж хэлсэн. Одоо тооцоо бодоод явах вэ? Анхаарал халамж тавих үедээ тавиагүй байж араас нь одоо яах ч гээд байгаа юм. Намайг 50 орхих гэхээр ээжигээ уучлаарай. Би ямар тэнэг хүн бэ? 6 наснаас ахуулаад 2-3 жил тийм зүйлийг туулсан байх шүү дээ миний жаахан охин. Яагаад тэмдэглэлийн дэвтэр болгон дээрээ өхмээр байна гэж бичдгийг, яагаад гарын дээр чи ийм олон сарив байдгийг учрыг одоо л ойлголоо гэд их уйлж билээ. Ээжийн дүү хүртэл их уйлсан. Гэхдээ хамгийн сонин нь би тэд нартай одоо сайхан харилцаатай байдаг. Сайхан харилцаатай байсаар ч ирсэн. Хинч харсан гоё ах トゥ ус байна да гэж бодохоор тийм л ах トゥ ус.
Хүчигийн талаар сонссон подкаст ярьслага болгон дээр дандаа травматай болсон, одоо ч эр хүнээс айдаг, эр хүнийг үзэн яддаг гэсэн байдаг. Тэгээд би өөрийгөө яг л сэтгцэн юмтай юм байна та гэж боддог болсон байлаа. Хинч намайг харсан тийм зүйл туулсан гэдгийг мэдэхгүй, хинч анзаарахгүй. Би ч тийм юм хизэж болоогүй юм шиг л байдаг. Ээж минь яг өчигдөрхөн миний охин үнэхээр хүнийг уучлах чаддаг юм байна гэсэн. Одоо ч би сэтгэл зүйтэйгээ тэмцээр л явна. Харин муу дүүгээ хизээч юм тулуулахгүй юмсан гэж их хичээдэг. Тэд нар дүүлэн минь ганц л том дуурахад л миний хамаг уур хурж бөө юм болдог болсон. Болдог бол тэр үеийн жаахан охин дээрээ очиод ганцхан удаа тэрвэрх юмсан гэж их хүсдэг дээ. Энэ бүхнээр юу хэлэх гэсэн бэ гэхээр хамгийн том хүчирхийлэгч хамгийн ойр байдаг. Бас хүчирхийлэлд автсан хүн, сэтгэл готролд орсон хүн ч гэсэн жаргалтай байгаа юм шиг дүр хэсгэж хүчирхийлүүлсэн хүнтэйгээ ямар ч асуудалгүй юм шиг байж чаддаг. Эцэг эхчүүд ах эгч нараа, бяцхан дүү нараа анзаарч анхаарал хандуулж байгаарэ. 5-6 настай хүүхэд ч гэсэн аймаа хорлох талаар бодож байдаг юм шүү. Ойлгомжгүй бас дэндүү урт болчихсон бол уучлаарай. Аль болох тавчлах гэж хичээлээ. Таны подкаст байдагт баярлалаа гэсэн цаглын нэгэн сонсогч маань хэлгээжээ. Ингээд дараагийн сонсогчийнхаа сэтгэлдлийг сонсцгоё. За энэ хүү цагтлыг уншаад миний хувьд төрсэн сэтгэл гэвэл маш харамсалтай. Би бүр бүхэл өдрийн турш яг яагаад гэдэг бодлыг маш их тээсэн, үнэхээр их харамссан. Бас хүн гэдэг үнэхээр аимшигтай юм, муухай юм аа. Яаж тийм жоохон хүүхдэд ийм аимшигтай зүйлсийг яг тийм юм тамийн тойрог шиг нэг газраас гараад нөгөө газар нь очиход дахиад нэг өөр төрлийн хүчирхийлэл, нөгөөдгөөс цутаал өөр газар очиход дахиад нэг хүчирхийлэл, ийм тамийн тойрог шиг тийм муухай тойрогт орц тийм жоохон хүүхд. Тэгээ энэ бүх зүйлийг уншаад маш харамсалтай байсан. Одоо мэдээж тэдгээр хүмүүс том болоод бүгд үр хүүхдтэй болсон байх. Тэгээ үеийн үр гэдэг зүйл байдаг. Үеийн үр бол хизээж андуурдаггүй, ямар нэгэн хаалга андуурдаггүй, ямар нэгэн байдлаар өнгөрч явна гэж байхгүй. За яаж хийж яагаад үеийн үр ирэх ёстой цагтаа ирж л тараа. Тийм болохоор тэр бүх зүйлийг зөвхөн тэр цаг хугацаанд нь даатгаад одооноос эхлээд зөвхөн өөртөө анхаарал, өөрийнхөө дотор байгаа тэр жоохон охиныг хайрлаад өөрийгөө тэгж сэтгцэн өвчтэй юм байна гэж дүгнэхгүйгээр яг мэрэгчлийн хүн дээр нь очиод яг өөртөө тулаад илүү сайхан амьдралыг бүтээх гэж хичээгээрэй гэж хүсэж байна. Тэгээд амьд байгаад чинь баярлаа. Өнөөдөр ч гэсэн ингэ амьдарч байгаад чинь баярлаа. Үүнээс илүү гүйцэх ёстой, үүнээс илүү сайхан амьдралыг үзэх ёстой шүү. За тэгэхээр баярлаа. За сэтгэлээ хэлсэн сонсогчдоо баярлалаа. Ингээд дараагийн цагтлыг эхлүүлцгээе. Сайн байна уу? Би танаас угийг сонсоод нэлээд удаж байна. Өөрийнхөө амьдралыг хинт ч ярьдаггүй, дотроо шаналдаг учраас ядаж бичээд ч болов гэсэнд тайвширч магадгээд бичлээ. Авах гэхийн ухаанаар хандаарай та бүхэн минь. 20 настай хонгорстой дэгж дэрвж явсан залуу наснда 18 настай хүүгүнтэй тэмцээн дээр танилцсан юм. Би 10 жил байхын л урлаг спортын авьяастай чадахгүй юмгүй охин байсан. Их сургуульд орлоо, дээд курсын ах нар ярьж хоргоох бол энэ үхэнд л байлаа. 3 дугаар курсэд орлоо, жил бүр болдог манай сургуулийн спорт урлагийн наадам боллоо. Тэр наадам дээр би дуулж, хөгжим дарж, бүжиглэж, сакс волейболд нь оролцсон. Тэмцээний үеэр өөр сургуулийн 1-р курсын банд шууд л ирээд надтай танилцлаа. Найзтай юм өчгөө тэмцээн үзэж яваад намайг хараад л дурлсан гэж дараа нь хэлсэн. Би ч нэг юм батаагүй танилцаад л өнгөрсөн. Тэмцээн дуусаад маргааш нас нь мессеж бичээд эхэллээ. Би ч ихэндээ тоохгүй хариуч бичихгүй байлаа. Учир нь би 10 жилээсээ нөгөө ангийнхаа бандтай 3 жил үерхэж байсан. Түүндээ хайртай байсан ч тэр надтай зөвхөн унтахыг л хүсч байсныг нь сүүлд мэдсэн. Согтуу ирээд надад агсам тавиад чам шиг 20 хүрчээд өрөө нийдэггүй балаа охин чиний онгон гэдэг худлаа бидтэй гэд хөлжүүрхэж байгаад явсан. Дахиж би нүүр өгөөгүй тэгээд л салсан. Харин нөгөө 18 настай тэмцээн дээр танилцсан хүү өдөр болгон бичнэ. Би хариу өгөхгүй удаж бичсэн. Одоо бодох нэ нөгөө хөл мартах гэж байгаад дуурлаж аргасан доо. Тэгээд тэр 18 хүү миний нөхөр болсон. Би 3 сар гуйлгасны эцэс зөвшөөрсөн. Яагаад ч юм уулзахаараа нэг л 50 мэдрэмж аваад байлаа. 1 жил үерхэд анхны гисэн бүхнээ би 19 дэх хөвгөнд өгсөн. Хамгийн гайхамшигтай нь бид анх унтаад л хүүхэдтэй болсон.
Би авахулна гэд уйлсан. Гол нь би 4 ахтай айлынгаа зохин. Ах нараас аав ээжээсээ маш их айсан. Гэвч манай найз банд шууд аав ээжтэй хэлчихсэн байсан. Тэгээд л хэрэг мандаж хадмуудтайгаа тарилцсан. Манай хадмууд үнэхээр сайхан хүлээж авсан. Яасан хөрхөө охин бэ? 40 хүрээгүй өвөө эмээ болох нэ гэдэл баярлаад ээж нь хуйлаад аав нь үсээд одоо хурдхан шиг биерээ гуйж авна гэдэл. Би дотроо айцтай. Гол нь манай гэрээ юу ч мэдэхгүй байгаа. Яатахад би төгсдөх курс жирэмсэн болчихсон. Өвлийн амралтаар хадмууд маань очиж биер гуйгаад аав ээж маань шок. Манай аав уйлаад л ганц огноо хүнд өгнө гэхээр энэ тэргээд бөө юм болж байж хүлээн зөвшөөрсөн. Би жирэмсэн байгаад байдаг. Ажлын санал ороод ирчихсэн байдаг. Төгсгөөсөө өмнө охиноо үлгэдэж аваад би 21-тэй, манай хүн 19-тэй, хадмууд маань 39-тэй өвөө эмээ болж байсан. Төрөө охин маань 6 сар хүрч байхад бид хоёр хормоо хийсэн. Мэдээж бид хоёр сургуулаа төгссөн. Би санхүү манай хүн дулааны инженер болсон. Яг 12 жил мал шиг ажиллаад бид хоёр хотод амны орон суудтай, тусдаа машинтай, голд нь 5 жилийн дараа хүүтэй болсон. Амьдрал тэгшрээд 2 хүүхдээ хувийн сургуульд сургадаг, өөрсдөө ч мэргэжлээрээ нэлээд том албан тушаал хашдаг, боломжийн сайхан хангалуун амьдарч байсан. Манай хүн дандаа тендер гэд хөдөө гадаа явдаг байсан. Нэг явахаараа 3-4 сараар явна. Үүнээс улбатаа миний амьдрал хаар толб үүссэн юм. Нэг л өдөр нөхөр маань ирээд хөндий харилцаад эхэлсэн. Би ч ядраад байгаа бах та гэж бодоод баанд хөөс тавиад л хэвдүүлнэ. Гэвч удаачгүй хэд хоноод чамаас салмаар байна гэд эхэллээ. Би ч гайхлаа. Хэдэн сар хайр халамж үзүүлээгүй. Жаахан тонож байна даа л гэж бодсон. Гэвч тийм байгаагүй. Аль хэдийн сэтгэл нь эргэсэн байсан. Манай хүн хэлж чадахгүй да бухимдаад уур уцаартай байгаад байсан юм билээ. Нэг шөнө надад нөхөртэй минь тэрвэрлдээ дунтаж байгаа хүүхний зураг чатанд мань ирсэн. Ядаргаатай авгаа минь наадах над руу явуул да. Чамд биш надад хайртай болсон. Одоо зүгээр зайгаа тавиад өг гэж бичсэн байв. Би нөхрөөсөө асуусан. Юу ч дуураагүй босоод л гараад явчихсан. Азар хүүдээ хууч уцаа өгсөн байсан. Facebook нь хүүгийн утсан дээр нээлттэй байж таарад бүх чат бичсэн мессежийг нь уншаад зүгээр л шок. Нүцгэн шалтан хөх бүхс бүх зургаа явуулдаг байсныг нь хараад бараг л ухаан алдах шахсан. Бүх зураг чатыг нь хуульж аваад нутгийнхан групп дээр би тавьчихсан. Өглөө тэр хүүхэн намайг элдвээр доромжлоод гэртээ ирэхгүй байсан нөхөр маань маргааш нь орж ирээд намайг гаражид боож унгаагаад утсыг минь булаагаад аваад явсан. Манай Монголын гэр бүлийн тухай хууль бол зүгээр л зайл гэж хэлээ. Гэр бүл өмөлсөн хүн ялт шийтгэл авдаггүй. Тэгсэн хэрнээ гэр бүл өмөллөгээд зургийг нь тавахаар зөрчлийн хуулиар хүний нэр хүндэд халдсан гэд тоорогдог. Яста уушлаараа гэмээр хуультай байлээ. Энэ хэрүүл маргаан 3 сар үргэлжилсэн. Гэвч би өөрийнхөө аав ээжэд хадам ээжтэй нэг ч юу ч хэлээгүй. 3 сар гараа олигтой хоолунд идэж уухгүй, дээрээс нь ажиллаа хийн. 2 хүүхдээ зөөн, нэг л өдөр гэртээ ухаалтаж унаад охин маань өвөө эмээгээ дуудаад хэрэг мандсан да. Нөхөр дуудагдаж ирээд бүх үннээ хэлсэн. Би ихнэр хүүхэдтэй хайртай. Сэтгэл маань энд байвч би маань тэнд байгаад байна гэж уйлаад л байсан. Тэр хүүхэн манай нөхөрд биенийхээ амийг дарсан тийгээд уулгачихсан байсан. Бас бөөгөр 2 хүүхдрээ минь юм хэлчихсэн. 2 хүүхэд минь ямар ч өгдөг юмгүй байж халуураад би хүртэл шинжилгээ өгсөн чинь бэлгийн замын 3 халдвар илэрсэн. Бүр шоконд ороод нэрийг нь ч мэдэхгүй өвчин туссан байсан. Хадам аав ээж 2 нөхрийг аваад нутгийнхаа удган дээр очиод бүх учрыг тайлаад засал хэлгээд ирсэн. Хадмууд маань уйлаад л хүүгийнхаа өмнөөс уучлалт зөндөө гуйсан. Би тэр хэцүү 3 сарыг туулахгүйгээр явуулчихмаар байсан ч уг хүн маань хортой шартай охин биеийг минь 3 болгож хуваасан. Дээрээс нь хамаг сайхан залуунасыг минь үгүй хийчгээд өөрөө жаргаад явна гэж байхгүй гэсэн үднээс л тиссэн, твчсэн доромжлуулсан. Одоо хэрэг миний гомдол таалагдахгүй л байгаа. Хэдий 6 жил өнгөрсөн ч надад ямар мухай зан гаргаж байсан, яаж нийлээд доромжилж байсан нь одоо ч нүдэнд харагдаж чихэн сонсогдсон хэвээр байгаа. Би маш товчхон бичсэн. Бичиж байхдаа миний нулимс урсаад л байна. Одоо хэрэг миний аав ээж ах дүү нар мдээгүй байгаа. Миний хүү миний хайртай мундаг хүргэн гисээр л байгаа. Гэхдээ яг угтаа бол сайн сайхан хань, сайн ам, сайн хүргэн л дээ. Хэдий бит 2 салаагүй ч гэсэн миний голдоо орсон гомдол минь таалагдахгүй л байна. Хүн уг нь ямайг амархан мартдаг гэдэг дээ. Гэвч надад юр мартагдахгүй, яг л өчигдөр мэд санагддаг. Миний нөхөр яг л хэвэн байдалтай орсон. Хуучин шиг хайр халамжаа үзүүлээд дахиж хизээж хуурахгүй гэдэл байгаа.
Даанч би гэдэг хүн урдны ашигаа байж чадахгүй нэг л хүүтэн хүндий хүн болчихсон. Өөртөө тэнцэлдээд байгаа хэрэн чадахгүй байна. Би уурлахаараа их татгаж байгаа хүн. Муудсан ч нөхрийнхөө өмнө хойдохыг сөгдөггүй. Зүгээр л дууга болчихдог. Хүмүүс намайг яасан зовлон туртай юм бэ? Хаяач гэх байх л да. Гэвч би дээр бичсэн хамаг залуунаас бүх л юмаа зориулсан. Нөхөр маань ч муу хүн биш гэдгийг мэддэг учраас эргэж нийлсэн. Сүүлдээ бүр нөгөө эр хүний хор гарна гэж байдаг. Нөхрийгөө хоригч гаргаагүй 19 настай аав болгочихсон болохоор хороо гаргасан юм боловч гэж бодгол юм. Яаж чичээгээд хуучин шигэ байж чадахгүй байна. Яах вэ? Уг нь бол энэ асуудал болохоос өмнө муудаж сайнсан ч бид хоёр маш сайн ярилцдаг байсан. Гэвч яагаад ч юм урдын шигэ сэтгэл гаргаж ярилцмааргүй санагдаад байдаг болсон. Тэгэхээр надад асуудал байна гэсэн үг үү? Надад зөвлөд өгөөрэй баярлалаа гэсэн цагтлыг нэгэн сонсогч маань илгээжээ ингээд. Сонсогчийнхаа сэтгэлдлийг сонсцгоё. Энэ бүсгүйхэн цагтлыг уншлаа. Гэр бүлээ бүтнээр навжуулт гэд хичээж штэ тий. Тэгэхээр гэр бүл гэдэг чинь нэг хүнээс биш нэлээд олон хүнээс бүрддэг юм чинь хамгийн үнэтэй зүйл чинь үр хөвгт хоёр талын аав ээж байгаа. Тэгэхээр тэр бүгдийнхээ санааг зовоохгүй тул нөхрөө ингээд авч үлдэхийн тулд хэсэг төвчээд үзүүл яасан бэ л гэдэг. Тэгээд энэ эмэгтэй хувьд бол угаасаа өөрөө авилгагүй тий докторгүй өдийн насны хүн болоод ингээд зураг хөргөө явуулж штэ энэ нүцгэн зураг. Тэгэхээр энэ бүсгүй бүр ор хаяад нөхртөө ямар ч тийм өөрт нь алдаа хийгээгүй юм шиг харьцаад үзүүл яасан бэ л гэдэг хэлмээр бах юм. Тэгээд хүүхэд гэдэг чинь үнд зүйл. Хоёр хүүхэд чинь гэртээ хэрүүлгүй аав ээж нь асуудалгүй байж ээж уурга тархин бие махбод нь гэртээ амар амгалан байж штэ тэгжиж өөр хүүхэдтэй маш том хөрөнгө оруулалт хийшүү. Бүсгүй минь. За сэтгэлээ илгээсэн сонсогчдоо баярлалаа. Ингээд дараагийн цагтлыг эхлүүлцгээе. Сайн байцгаана уу? Юуны төрөнд цагтлыг минь авъя гэж уриалган хүлээн авсан дараагчтай баярлалаа. Би одоо 30 гарч яваа хөгжлийн бэрхшээлтэй залуу л да. Хаар багасаа л айдсан дунд аль хэдийнэ том залуу болжээ. Саяхан л аав ээжгээ өвөр дунддаг жаахан хүү байсансан. Миний онш бол баруун гар хөл муу хил маань баг зэрэг эдрээтэй гэхдээ зүгээрээ. Намайг баг байхад аав ээж хоёр маань миний хүү хар ажил хийж хоолоо олж идэж чадахгүй. Тиймээс толгоогоороо хоол олж идэх ёстой гэдэг байсан ч тухайн үед би тэр үгийг нэг сайн ойлгодоггүй байсан. Үргэлж хичээл намаар шахдаг байв. Үеийн хүүхдүүд гадаад ураараа тоглодог байхад би хичээлээ хийгээд цонхоор ширтэн суудаг байлаа. Үүнийхээ үр шимээр Монголынхаа шилдэг сургуулийг сайн мэргэжлэр төгсөж, сайхан газар ажиллаж, дутагдах, гажигдах зүйлгүй өөрийнхөө хэмжээд сайхан л амьдарч байна. Надад их сургууль сурч байх үед болон төгсөх үед 2 удаа Японоос Австралиас их сургуулийн хэлний бэлтгэлд 100% тэтгэлэгтэй сурах урилга ирсэн ч би татгалцсан. Миний Монгол орон хамгийн сайхан газар шүү дээ. Утаатай төгжрээтэй ч гэсэн Улаанбаатар минь хамгийн тухтай. Магадгүй энэ группэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй аав ээж байвал багч болов сэтгэлийн дэм өөх болов гэж бодож байна. Хүүхдээ аль болох багаас нь сайн ойлгуулж хичээл номыг сайн давтуулж байгаарай. Хүүхдтэйгээ байнга ярилцаж урам зориг өгч байгаарай. Байнга болно бүтнээ чаднаа. Миний үр хөөрөн шүү. Ямар мундаг юм бэ гэдэл яг л манай аав ээж хоёр надад хэлдэг байсан шиг үгнүүдийг хэлж байгаарай. Үг үнэхээр хүчтэй шүү. Бодол биелэлээ олдгоо гэж. Гудамжаар явж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг битгий гайхаж цочиж имэж харж байгаарай. Та нартай л адилхан байрны зээл, банк бус, хэрэглээний зээлдээ санаа зовоод ажиллаж хөдөлмөрлөж яваа шүү. Дээрээс нь тэд хүмүүс намайг хараад ах шиг байна. Энэ газраас хурдхан шиг холдоод өгдөө гэд сэтгэлэн зовоортой түмэн бодол тээж явдаг юм шүү. Би тийм үед алхааны хэмнэлээ түргэсгээд эсвэл гүчигдэг. Харин ч хажуугаар нь өнгөрөхдөө сайхан инээмсэглээд тухайн өдөрт нь эерэг энерги өгчдөг. Сарын өмнө гарсан дээр улаан асгыг хүлээх зур хажууд нүдэнд дулаахан эмэгтэй бас нэг залуу зогсож байсан. Хосууд бололтой. Харамсалтай залуу нь үгийн муухагаар хэлж байхад найз охин нь уйлж байснаа нэг тийм амар үг хэлсэн. Тэр үг нь миний зүрх сэтгэлд маш хүн дээр туссан юм. Хайраа намайг битгий хараагач, битгий ингэж зовоогач, хайр нь ганцхан чамтай л хайртай гэж хэлэхдээ зэрэгсэн. Гэрлэн дохио асч тэр хоёр ар араасаа явж би бодлогоширч үлдсэн. Хүмүүсийн цагтлаас харахад араар тавилт зодсон, уйлсан, салсан, анхаарал халамж, итгэл алдсан гэдэл.
Хайр гэдэг зарим нэгэнд нь хүсээд олдохгүй ховор эрдний чулуу мэт. Миний хувьд хамгийн хэцүү даваа. Сайхан хайраа олсон бол тэрний өндөр нам тарган турхаа байх огт хамаагүй. Дундуураа дүүрэгтэл нэгнээ нөхөж сайхан амьдрах хэрэгтэй шүү залуусаа. Үнэхээр л таарч тохирохгүй бол ярилцаа дэвтэйхэн залчгаж байгаарай. Заавал нэгнийхээ сэтгэлд сэв суулгаж нэгнээ зовох ямар хэрэгтэй юм. Би нэрээ эхнэрүүдийн ертөнц группийн идэвхтэй уншигч. Энийг сонсож байгаа эмэгтэй хүмүүс юу вэ? Эхнэрүүдийн ертөнц группт эрэгтэй хүн юугаа хийж байгаа юм бол гэж бодож магадгүй. Би хэн нэгний амьдралыг сонирхож уншдаггүй юм шүү. Хизээ нэгэн цагт найз охинтой болчихвол юун дээр анхаарах вэ? Эмэгтэй хүн ер нь юунд баярлаж, юунд гомддгийг бол гэд зөндөө зүйлийг мэдэж авдаг юм. Би өөрийнхөө хэмжээ хязгаарыг мэддэг болохоор эмэгтэй хүмүүстэй нэг ч удаа дотносож үзээгүй. Зөүлийн үед нас яваад ч юм уу, үе ганцаардах мэдрэмж төрдөг юм байна. Хүн гэдэг чинь ер нь сэтгэлийн амтан гэдэг нь үний юм байна. Амьдралын урт замд хүүхэдтэй хүн гараад ирвэл хүүхдийг нь цуг хайрлаад зөв боловсон боловсралтай хүн болгоод өгнө. Би чаднаа. Үгүй, бид хоёр чадах юм байна гэж хэлвэл зөв болох юм байна. Заримдаа би орон дотроо нойроо хүлээх зураа их тэртэй байсан бол юу хийж байгаа бол ирээдүйхөө талаар хамтдаа төлөвлөл ямар байдаг бол өвдсөн үед ийм төхүүлж өгвөл ямар хөө мэдрэмж төрдөг бол ятарч байна уу хөө хань нь хөлийн бариад үгүй гэхээр ямар байдаг бол дотроо сайхан хань зурчихсан орой бүр төсөөлж түүнтэйгээ уулзж байгаа бодол биелэлээ олдог гэдэг. Гэхдээ л үе яана ингэж явсаар хагаад ганцаараа насыг баруул яандаа гэх айдас төрдөг юм. Баяр надад болоод ч тэрөө сэтгэл санаа тогтворгүй байгаа энэ үед жолоонд л явъя гэсэн шийдэлд хүрээд байж байна. Ядахтаа иймэрхүү үед хотоос зайдуухан шиг гараад хоолцоход ирвэл элдв юм бодогдохгүй амар байдаг юм. Гэсэн цагтлыг нэгэн сонсогч маань дэлгээжээ. За тэгээд эхнэрүүдийн ертөнц групп маань хосуудын ертөнц гэдэг групп болсон эрэгтэй эмэгтэй бүгд ороод тэнцээ хосуудын хооронд болдог асуудлыг бичдэг шийдэлцдэг болсон байгаа. За тэгээ энэхүү сонсогчдоо захидлаа илгээсэнд маш их баярлалаа. Сонсогчтой маань нийтлэгэн бодолтой эмэгтэй байвал одоо сонсогчийн маань хаягийг надаас аваарэ. Миний фэйсбુક руу бичээрэй гэж хэлмээрэн. Яагаад ч магадгүй бас нэгэн эмэгтэй тэнцээ ханаа хайгаад байж байгаа юм шиг нэг тийм мэдрэмж төрсөн юм аа. За тэгээ сонсогчд маань захидлаа бичиж явуулаарэ. Facebook, Instagram, Messenger-ээр захидлаа авчвал илүү амар хэлбэр санагдсан буцаад сонсогчтойгоо холбогдоход амар байдгаа. Тэгээд мөн захидлын дундуур voice илгээхийг хүссэн сонсогчд маань Facebook руу ороод ирээрэй. Дараа юм би гэсэн хаяг байгаа. Тэгээд та бүхнийхээ захидлыг мөн voice-ийг хүлээж авахдаа маш баяртай байдаг шүү гэдгээ хэлэх хэрэгтэй байх. Ингээд subscribe дараад өөрөө манайхаа дараагийн дугаараар дахин баяртай уулзцгаая. Bye.